За. За сайн байна уу? За сайн байна уу та. За энэ лайвыг үзэж байгаа, энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайхан сайхан хаварж байна мэд. Манай энд одоо л нэг сайхан хавруулж эхэлж байна шүү дээ. Одоо нэг бороо нарай намж чинь. За манай ярилцлагын уламжлалсаар эхлээд өөрийгөө танилцуулахгүй юм ээ. Намайг Ганбатын Мөнх Эрдэнэ гэдэг 1995 оны 5 сарын 6-нд Сэлэнг аймгийн Цагаан урт суманд төрсэн байгаа. За сумандаа өсч төрөөд ер нь бол хотод оюутан болоод л ирсэн. Хөдөө аж ахуйн засгийн бизнесийн сургуулийн бизнесийн менежмент чиглэлээр төгсөөд 16 оноос хойш Unitel-д ажиллаж яваад 18 онд ер нь ажилласаа гараад яг одоо хийж байгаа зүйлийг хийж эхэлсэн дээ. За бүр 16 оноос эхэлж хийсэн байна шүү дээ, тийм үү? Юу 16 оноос эхлээд нөгөө Unitel-д ажилладаг байсан байхгүй юу? За. Unitel-д ажилладаг байжгаад яг өнгөрсөн жилийн энэ 3-4 сард ер нь бол яг ажилласаа гарч ирсэн. За. Тэгээд ажилласаа гарсан шалтгаан нь юу юм? Ер нь бол эрүүл мэндийн шалтгаан байсан л да. За. За. Ер нь бол тэр шалтгаанаас болоод хөнгөн ажил хийх хэрэгтэй болоод. За. Тийм тэгээд өөрийнхөө ийм зүйлийг хийх бас их сонирхол байсан. Ер нь бол бас бодоод яваад байдаг байсан л да. Оюутан байхаас эхлээд бодоод яваад байдаг байсан. Ийм зүйл хийх юмсан гэж их боддог байсан. Тэгэл Unitel-д ажилласан ч гэсэн бас их нөлөөлсөн болов гэж боддتي. Одоо танай стрим одоо хэдэн followersтай байна? Дагагчтай байна? Одоо пэйжийн дагагчид, Facebook пэйжийн дагагчид бол нэг 18500 байсан баха. За. YouTube болохоор 5700 байсан. Яста мундаг ба штэ. Би тэгээд чиний нэлээд хідэн юунуудыг бол стримүүдийг харлаа л та тий. Тэгээ одоо чи нэг ер нь стрим хийх ямар хэрэгтэй гэдгийг чи нэг хэлээд өгдөө. Ер нь стрим хийх гэдэг нь болохоор яг угаасаа ингээд e-sport гэдэг энэ салбарыг хөгжүүлэх зорилготой байгаа. Гэхдээ хөгжүүлэх тодорхой хэдэн зүйлийг анхаарах ёстой гэж би л боддتي. SPS-ийн сургалтанд сууж байхад тэгж ярьдаг байсан байхгүй юу? Нөгөө сургалт явуулж исэн багш нар болохоор ер нь тайлбарлагч гэдэг хүн бол энэ үзэж байгаа хүмүүст бас тийм соёлыг түгэх ёстой байдаг шүү. Ер нь бол хүмүүст аюугаа тийм эерэг зүйлсийг яриад тэр хүмүүст төвчүүлэх ёстой. Зөв талаас нь хийж байгаа зүйлийг харуулах ёстой гэж тайлбарлаж байсан. E-sport гэдэг зүйл яг Монголын нөхцөлд олон хүнд буруугаар үнэлэгддэг. Тэр зүйлийг засахын тулд ер нь бол стрим хийдэг. Пэйжийн урайн ерөнхийд бол эрэг сэтгэлгээтэй дота үзэж таригдцгоё гэд урайтай байдаг. Ер нь бол зөвхөн нөгөө дотогоор дагнадаг болохоор ийм урайг гаргаж ирээд тэгээд манай ч гэсэн айгүй гоё болж байгаа. Анх бол айгүй тийм жоо сөрөг сэтгэлтэй хүмүүс их байдаг байсан бол одоо нөгөө хэдийгээ дараад дийлээд сайн хүмүүс нь айгүй гоё гарч ирээд бүгдээ амар би ч гэсэн тэрэнд их баярлаж явдаг. Өдөрт хэдэн цагийн стрим хийж байна? Ер нь тэмцээнээс шалтгаална. Олон улсын том тэмцээн болж байх юм бол тухайн тэмцээнийг л тайлбарлана. Өөр нэмэлтээр цаашаа үргэлжлүүлээ өөрийнхөө тоглолтыг гаргах ч юм уу тиймэрхүү зүйл ерөөсөө хийдэггүй. Яг жоохон ядралт авч магадгүй. Тийм хүмүүст айгүй гоё тайлбар өгөхийн тулд би өөрөө ирч хүчтэй байх хэрэгтэй. Ирч хүч бас зохицуулж явах хэрэгтэй учраас бүх ингээл төлөвлөгөөтэй л ажилтдаг л таас. Хэрвээ олон улсын тэмцээн байхгүй бол өөрийнхөө сонирхлоор үзэгчдэд идэвхжүүлэхийн тулд одоо манайхаас гаргасан YouTube, Facebook гээл зурлаа 2001 гээл үзэгчтэйгээ идэвхжүүлэхийн тулд тиймэрхүү зүйлийг хийдэг. Одоо тэгээд энэ стрим хийхэд чинь танаа гэр бүлийнхэн хэр хүлээж авч байна? Манай болохоор Сэлэнгэд байт юм л да. Яг ийм хийж ихэлсэн гэдгийг ер нь бол мэдээгүй. Сэтгэл ер нь бол мэдсэн. Тийм тэгээд сүүлд мэдэхдээ бас их сонирхол мэдсэн юм шиг л хэлээ. Намайг болохоор чи одоо юу хийгээд байгаа нэг л том юм ярьсан л хүн тэр аваар яваад ах шиг байлээ. Зодмор гарсан гэлээ яасан гэлээ гэж тэгж байсан. Тэгээ манай болохоор бид нарыг багаас нь юу яасан юм л да. Өөр их ажилтаа байдаг болохоор бид нарыг нэг тэгээ анхаарч чаддгүй байсан гэх юм уу? Эсвэл
ер нь бол бид нартай нэг тэгж амар хамт байдаггүй байсан. Би дааж өсгсөн үү? Би дааж ер нь бол өөрсдийнхөө биеийг дааж өссөн. Гэхдээ маш гоё хүмүүжүүлж өсгсөн. Яг хөө зүгээр нэг тийм олон уулздгүй байсан ч гэсэн хүүхдүүдэд аягүй гоё хүмүүжүүлдэг, аливаа зүйлс ингээд сургаж үг хэлдэг. Тэр зүйлс нь бас намайг ийм байдалд хүргэсэн болов гэж боддог юм да. Тэгээд манай гэр бүлийнхэн буюу одоо энэ хамт амьдардаг хүмүүс бол үнэхээр гоё дэмждэг. Ялангуяа манай төрсөн ах байна. Энэ зүйлийг хийхэд ерөөс ямар ч үзэгчгүй байхад манай дүү дэмжээрэй гээл. Тэгээ над дээр бүр ирээд чи одоо энэ тайлбар дээр ингэж алдаад байна. Чи одоо энэ үгээ ингэ болооч. Чи наад үгээ ямар сони хэрэгэлд энэ үгээ ингэж хэрэглэх ёстой байхгүй юу гээл. Надад амар гоё ингэ заа зөвлөж исэн. Тэгээд хамт байдаг болохоор нөгөө шөнө оройн цагаар тайлбар хийхээр яг харин тийш шүү дээ. Ойлголдог. За. Зүгээр эсвэл дундуур нь бас бодлол авлаа, тог тасарлаа. Машгүй хурдан гэдэг чинь. Тэгээд төрөжгээ яриад өргөжлөө танаа ах чамд аягүй хүсэлж байгаа гэж ярьж байна. Тий, манай ах ер нь бас нөгөө надтай адилхан Dota 2 гэдэг тоглоомыг бүр багасаа тоглосон. Тэгээд энэ зүйлийг хийхэд тэгээд айгүй дөхөн болохоор бас надад аяг их зөвлөгөө өгдөг. Тэгээ ер нь бол маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгдөг л дөө. Маа төрсөн ах байгаа. Тэгээ энэ зүйлийг хийж эхэлснээс хойш ер нь бас олон хүнд баярлаж явдаг. Цааш дээр нь хэлэх боломж гарах байхаа. Тэгээ юуны түрүүнд бас гэр бүлийнхэндээ баярлалаа. Маа найз охин байна, маа найз охины дүү байна тий. Бүгдээр ингээд яг энэ The International гэдэг хамгийн том тэмцээн болж байхад тэр нөө Канадад болж исэн шөнийн цагаар гарч ирсэн. Тэгээд би ингээд яг унтж байхад хажууд нь ингээд тайлбар хийдэг байсан. Тэр бүхэнд ингээ уурлаж бухимдлахгүйгээр миний хийж байгаа зүйлийг хүндлээд. Ер нь ингээд та нар стримеруудыг ингээд ялангуяа лайв энтрич сонсож байхад аюу тэгэл аяархан яриад байдаг штэ. Аргагүй цаана хүн унтаад байгаа бол. Ер нь бол угаас нь өөрсдийн гэсэн студиугүй тийм тайлбар их байргүй бол тийм асуудлууд их гардаг. Тэр бас хамгийн том асуудал та. Одоо ингээд олон стрим хийгээд ер нь ямар том тэмцээнүүдэд стрим хийсэн. Ер нь өнгөрсөн жилээс хойш Epicenter одоо энэ дандаа нэг том мейжрууд байна. Жилийн төгсгөлөөр бас яг өнгөрсөн жилийн төгсгөлөөр л тайлбар хийжсэн болохоор Epicenter, Chansha Major, дээрээс нь The International 2018, тэрний дараагаар ACL1 гэдэг одоо нөгөө шинэ үйлрэл рүү гараад ACL1 Хамбург, тэгээ Kuala Lumpur, Chongqing Major гэл бүх л том тэмцээнүүдийг ер нь бол тайлбар хийсэн. Тэгээ тасалдгүй л ер нь бол тайлбар хийхийг зорддог. Яг гэвэл нөгөө үзэгч олон байдаг. Дээрээс нөгөө тайлбарыг хүлээж яадаг учраас тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй гэж боддог да. Тэгэд Монголд болсон бас том тэмцээнүүдийг тайлбарлаж байсан ер нь бол. Юун дээр SBS-с зохион байгуулж байсан Predator League тэмцээнийг тайлбарлаж байсан. Тэрийг тайлбарласан. Тэрийг ч мэдчихэв дээ. Тэгээд одоо нэг ийм яваад байна шүү дээ, тийм ээ. Ингээд чи за байж гараа мэдээ. За. Одоо ингээд олон тайлбар хийгээд гадны тайлбарчид өөрсдөө тамирчдыг ингээд олон тайлбар хийхээр одоо ямар нэгэн байдлаар одоо чи анализ хийдгүү тоглогчдын одоо тактик энтрийн хувьд ч юм уу. Тий, ер нь бол зүгээр яг тайлбар дээр шууд яриад явчихдаг юм л да. Яг ингээд толгойдоо цээжлээл авчтай. Тэрнээс бол яг ингээд бичиж тэмдэглээд ер нь цаашдаа ингээд бичиж тэмдэглэх юм бол илүү үр дүнтэй юм байна лээ. Одоогийн байдлаар бол толгойдоо цээжлээ. Энэ угаасаа ингэж тоглолтог баг ийм сонголтуудыг хийдэг, ийм тактикийг ашигладаг гэж ер нь бол шууд цээжлээл яриад явчихдаг. Би чиний юг үзчихсэн сүүлдээ тэр нэг prediction хийгээд байлаа шүү дээ. Урьдчилсан таамаглал. Тий. Чи хэр ондгоо? Би ер нь ондгоо дөө. Гэхдээ юу яадаг? Бүр нөгөө тоглолт эхлэхээс өмнө таамаг дээр бол ер нь бол би айгүй мó
сонголт хийсний дараа сонголтуудыг харж байгаа. За энэ нь ер нь бол ийм тоглогчтой. Энэ бадраар ингэж тоглоно. За энэ сонголтуудын эцсийн үр дүнд энэ баг хожих магадлалтай юм байна гэд хэлэхээр ер нь бол ихэнхдээ ондог. Тэрнээс бүр өмнөх бүр сонголт хийгдээгүй бүр харанхуй юу гэсэн үг шүү дээ. Тэр бол харанхуй бооцоо гэсэн үг байхгүй юу? Аха. Тийм тэр prediction-ыг тэгж таамаглаж маш сайн ондог хүмүүс бол үнэхээр авьяастай хүмүүс л гэж хэлэндээ би бол. Одоо тэр чиний юун дээр ингээд Steam-ээ захиалаад яагаараа гэдэг лээ. Steam манахаас аваараа гэдэг. Тэр нь яг ямар учиртай юм? Тэр болохоор Steam Wallet Code гэдэг бүр цаанаасаа ингээд тусгаар гаргадаг. За. Бас ч юм уу тий. Тэгээд олон улс руу ингээд цацаад одоо Солонгос нэг сайт ажиллаулдаг тусгай сайт байлаа гэхэд тэрэн дээр зардаг Хятад, Шведэд ч юм уу, Оросд ч юм уу ингээд тустай ингээд зараад явцдаг. Тэрийг гадаадаас шууд онлайнаар худалдаж аваад хүмүүст хүргэдэг. Энэ зүйлийг яагаад ингэ хийж эхлэх болсон бэ гэхээр юу анх Battle Pass гарч байхад Battle Pass гэдэг нэг Dota дээр айгуу гоё тийм. Тий. Гараад байдаг шүү дээ тий. Тэр гарч байхад би хүмүүст ингээ Battle Pass өгч ирсэн байхгүй шууд олон улсын дансаараа ингээд худалдаж аваад өгч ирсэн чинь яг үнээр нэг өгч ирсэн чинь цаас миний шууд олон улсын дансыг блоклоод угаасаа нөгөө нэг хүн олон хүнд өгöd байхаар энэ нэг тийм дамын юм хийгээд байна гэсэн л тиймэрхүү зүйл гарсан юм шиг л. Тэр миний олон улсын картыг блоклчихсон. Тэр үед бас жоохон үзэгч цөөнтэй байсан. За. Солонгосоос дэмждэг багийн ах маань чи ингээд Steam Wallet Code зараач. Steam Wallet Code ер нь бол хамаагүй амар штэ гэж тэгж хэлжсэн байхгүй. Тэгээд за Steam Wallet Code ер нь бол жоохон найдварг байх та. Тэгээд энэ маягаараа л ингээд явж ийдаа явж гисэн гэл. Тэгэл явж байгаад яг карта блоклуулчаад одоо яах вэ гэсэн жоохон толгой ашигласан асуудал гарч ирэл. Тэгэл багийн ах хэлсэн л дээ. За юу ч гэсэн зараад үзье гэл тэгсэн чинь ер нь бол айгүй гоё байсан. За би харин тэгээд яг ямар зүйлээс заашлаа. Зүгээр ярмаа. Нөгөө хүмүүс тийм зүйл нөгөө заавал Steam-ээр нь хийж өгөх шаардлагатай болж өгсөн. Steam-ээр нь орж тэр нөгөө тусгай аккаунт одоо Facebook ч юм уу одоо энэ YouTube-ийн тусгай аккаунт гэсэн үг шүү дээ. Тий. Өөрийнх нь хэрэгтэй бүх зүйл байгаа. Тэр бүх зүйлийг ингээ итгээд хүнд өгөөд хийлгэн гэхээр хүмүүс бол жоохон дургуутдаг, итгэдэггүй. Аха. Тэгээ би нөгөө тайлбар хийдэг байсан болохоор хүмүүс гайгүй итгэдэг байсан юм уу яасан. Тэгээд ер нь бол айгүй хийлгэж байсан. За. Тэгээд явж байгаад яг Солонгосоос авч ирсэн чинь Солонгосын бас сайт маань асуудалд ороод зарч байсан. Тэгээд нэлээ удаан хугацаанд зарч чадаагүй маш олон хүмүүс асууж байсан. Одоо болохоор ер нь бол Хятадаас авч байгаа. Тэгээ энэ зүйлийг бас зархад тусалцаа үзүүлсэн. Багийн ахтай өргөж дэмждэгт бас баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь бол багийн маань хийхт маань яг нэг доктортой үйл ажиллагаанд маш их хувь нэмэр оруулсан юм хүн байгаа. Хэрвээ багийн ах яг тэгж одоо хөрөнгө оруулаагүй байсан бол би угаасаа бүр ингээл шалдаа бохсон. Одоо гадны Солонгос гэснээс танах нэг гадны тэмцээнүүд зохиогоод байсан шүү дээ, тийм ээ? Гадаадд байгаа монголчуудын тон. Тий. Одоо тэгээд тэр чинь явагдаж байгаа юу зогссон уу? Тэрийг бас ер нь багийн ах санаачлаад. Тэгээд Солонгосыг Идрээ гэдэг залуу маань бас багийн ахын найз байдаг. Тэгээд монголчуудын дунд ингээд тэмцээн зохион байгуулъя. Та яваар ингээд гаргая гэд. Тэгээ анх хамтарч ажиллаад Солонгос монголчуудын тэмцээн гэж зохион байгуулж исэн. Тэр бас маш олон хүнд хүрсэн. Хүмүүсийн сэтгэл ч гэсэн айгүй гоё байсан. Тэрний дараагаар Шведээс бас намайг дэмждэг. Шведээс бас холбогдоод ийм тэмцээнийг зохиоё гэж. Швед зохиосны дараагаар Солонгосын багтаа ингээд бүсийн ингээ авраг шалгаруулахаар өрсөлдөё гэд Швед Солонгост монголчууд гэж зохиож ирсэн. Тэрний дараа дахиад Солонгос улсынхан дахин нэг тэмцээн зохиохоор болоод CC2 гэд нийтдээ ер нь 4 тэмцээн олон улсад бол болсон юм байна. Бас Японоос нэг холбогдчихсан ийм залуу байна ингэх гэсэн гэд. Би бол үгүй гэдэггүй. Тэгээ Хятадаас бас холбогдчихсан. Тэгээ ер нь бол цаашдаа ингээ Америк ч юм уу, Турк ч юм уу, монголчууд олон байдаг газар дээрээс нь Dota 2 сонирхдаг залуучууд ихтэй ийм гадаад улсууд бол зохиох боломжтой. Нэг Австрали улсад нэрээ зохиож ирсэн.
Тийм бил 12 сарын 24-нд тэгээд хамгийн сүүлд тийм зарлал байлаа шүү дээ. Тий. Би тэгээд нөгөө нэг чамтай нөгөө ярилцлага хийдаа гэж бодож байхдаа нөгөө танаатай холбоотой бас миний гаргадаг нөгөө цахим спортын мэдээллүүд гээд пэйж дээр танаатай холбоотой мэдээнүүд бас хит орсон юм байлээ. Тий, нэг хит орсон. Одоо тэгээд чи ингээд ажиллаад ингээд стрим хийгээд явж байна. Ерөнхийдөө санхүүгээ яаж бүрдүүлдэг юм? Одоо амьдрал ахуйгаа яаж залгуулж байна да? Мөнгө төгрөг юу болж байна? Юу болж байна ер нь? Энэ зүйлийг ярихад бас энэ бас нэлээд том асуудал та. Ер нь e-спорт гэдэг зүйл Монголд бас төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Ийм зүйл рүү орж байгаа шинэ залуу үе маань бол ер нь маш том эрсдлийг хүлээж ийшээ алхаж орж ийн гэсэн үг л дээ. Ер нь бол цалин байхгүй. Мэдээж энэ зүйлийг сайн хийгээд цаашдаа явж байгаа тохиолдолд бол мэдээж цалин байна. Анх эхэлж байгаа тохиолдолд мэдээж хүмүүсийн donate гэж ярьдаг те donation гэдэг. Тийм donation. Зүйлээс л ер нь бол мөнгө олно л гэсэн үг л дээ. Тэгээ бүр цаашдаа үнэхээр сайн, үнэхээр шилтгэн байж чадах юм бол олон том компаниудтай хамтраад ажиллаж болно. Ивент тгүүлж болно. Ер нь бас санхүүгийн тал дээр ярьсных. Тэр нөгөө Steve Barrett код гэж ярьж байсан шүү дээ. Тэгсэн. Зүйлийг яриад тодорхой хэмжээний ашиг надад ундаг. За. Тэр зүйлээр ерөнхийдөө The International тэгээ бүр 12 сарын хүртэл өөрийгөө санхүүжүүлээ. Дээрээс нөгөө donation аваад ингээд юм хийжсэн. Яг одоогийн байдлаар энэ зүйлийг тууштай хийсний үр дүнд Mongolia Cyber Game Center гэх тоглоомын төвд бас ажилчнаар орсон байгаа. Гэрээт ажилчнаар. Энд яг үгээр тэмцээн зохион байгуулна, тайлбарлана. Энэ бицэд холбоотой үйл ажиллагаан дээр гой санаанууд гаргаж урамшуулж юм уу тийм шинжилгээг оруулж өгдөг байгаа. Ер нь бол social manager гэх юм уу? За би харин бас яг асуух гэж байсан. Та хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа мó гэж асуух гэж байсан. Тэгвэл ийм холбоотой байгаа юм байна. Тийм, Mongolia Cyber за тасаа. Тийм. Тэр юун дээр би түрүү толгойд юу орж ирсэн бэ гэхээр тийм одоо чиний компьютер хідээр босов. Би нөгөө Unitel-д ажилладаг байхдаа яг энэ компьютер авч ирсэн. Тэгээд миний компьютер бол нэг сайн биш л дээ. 2018 оны одоо 5 сараас үйл ажиллагаагаа явуулаад donation аваад donation-ээр ерөөхдөө компьютераа жоохон сайжруулсан байгаа. Тэгээ тэр компьютер одоо явж байна да. Чи өөрөө өгсөрсөн үү? Ер нь манай нэг ах бит хоёр мөнгө нийлүүлж байгаа л авч ирсэн. Тэгээ сүүлд өөрөө хэд хэдэн юм шинжилэлтүүд хийсэн. Ер нь дунджаар хідэд босдгоо компьютер? Ер нь хамгийн сайн үзүүлэлттэй компьютер гэх юм бол ер нь 2-3 сая бол байх боломжтой. Тэгээ минийх бол нэг сая төгрөний компьютер байх та. За. Сая төгрөний компьютертай 18,000 орчим followersтай. Гэхдээ ер нь бол бас би чиний юг стримийг ингээд сонсож байхад бас л сайн ярьдаг юм байлээ. Гадаад хэл мэддэггүй. Юу, англи хэл нэг сайн мэдгүй. Гэтэ уншаад бол хаяа ойлгоно. Ер нь бол бас англи хэлээ сайжруулах тал дээр анхаарч байгаа боловч яг одоогийн байдлаар төдийлөн зав гарахгүй байгаа юм л та. Тэгээд юу яадаг? Би өөрийгөө ч бас нэг тэгж амар сайн ярьдаг гэж бодоагүй. За. Дараахан л гэдгээр нь л мэдтэн да. Тэгээд яг тайлбар хийгээл эхэлж байхдаа би нэг тийм өөр хүн болчдөг юм шиг санагдаад идэв шүү дээ. Жүжигчд байдаг шүү дээ. Тайлбар дээр бас өмнө өөр гарчаараа нэг өөр тайлбарлагчийн ажил бас нэг жүжигчин л юм болов уу гэж боддог. Би чиний тайлбарыг сонсож байхдаггүй өстө бас л сайн ярьдаг юм байна шүү гэд. Ам чинь ер нь их чихэх үү? Ам бол нэг чихэхгүй. Гайгүй юу? Би бөө ам жилчдэг багтаа л гэж бодсон гэлтэй. Чиний юг сонсоход яг өгдөж бол амжихгүй байгаа да ажил дээр голцоо сонсдог болохоор тэгэл за ер нь их сайн ярьдаг юм байна та гэд. Одоо чиний цаашдын төлөвлөгөө юу вэ? Ер нь мэдээж e-спортод хөв нэмэр оруулж байгаа. Яг тайлбарлагч гэдэг ажлыг одоо хийж байгаа. Энэ зүйлдээ мэдээж шилтгэн байх хэрэгтэй.
үзэгчдэд аюу гой тийм мэдрэмжүүдийг өгч явах хэвээр. Үзэгчд намайг үзээд кайф авч явах хэвээр. Тэхийн тулд би кайф ингээд хүмүүс авахын тулд тэр хүмүүс надад мэдрэмж авахын тулд би бүх зүйлээ гаргах хэвээр. Өөрийгөө дайчилж хичээх хэвээр. Өөрийгөө хамгийн сайнаараа хөгжүүлэх хэвээр. Цаашдын зорилго бол бас Dota 2 гэдэг спортод төвчин зүтгэж нэг ийм багтаа болоод бага зохион байгуулад миний нэг өөрийн мэргэжил чинь бизнес менежмент буюу зохион байгуулах мэргэжил. Тийм болохоор бага гой зохион байгуулаад менеж нь болоод явбал бүр илүү гоё юм байна да гэсэн бодол надад төрсөн. За. Тэгээд энэ зүгээр мэдээ яриа. Тэгээд энэ зүйлдээ ер нь бол хүрэхийн тулд яг одоогийн байдлаар Mongolia Cyber Game Center дээр сар болгон тэмцээн зохион байгуулж байгаа. Эндээс маш гоё энэ залуу үеийн шилдэг тоглогчид төрж гарч ирэх байх гэж найдаж байгаа. Тоглогчдоос одоо ингээ багаа бүрдүүлээ ч юм уу ингээд цаашдаа явах байхаа гэсэн бодол байгаа. Ер нь л. Одоо ингээ сүүлийн үед айгүй олон тоглоомууд гараад байна шүү дээ, тий. За одоо Fortnite, PUBG хоёр бол одоо баг модоос гарчих гээд байна шүү дээ. Юу гэдгийг бас дараагийнх нь Apex Legends гараад ирлээ. Одоо энэ тоглоомууд гарч ирж байгаа нь Dota-гийн хувьд юу гэдгийг зах зээл нь хумигдана энэ гэсэн тийм ойлголт бий юу? Тоглогчт нь цөөрнч гэдэг юм уу? Надад бол өстой тийм бодол байдаг ш. Dota 2 анханасаа л байсан. Dota 1 гээл байхад хүмүүс маш их тоглодог байсан. Онлайнаар тэр лангааш тэр Dota 2-гээ гарахад маш их хүмүүс орж ирсэн. Dota 2-ын нэг онцлог нь болохоор байнга шинжилэл хийдэг. Тоглогчдоо ерөөсөө уйдаадаггүй. Хүмүүс нөгөө нэгэн хэвийн байдал ингээд жоох уйддаг шүү дээ. PUBG дээр жишээ нь Fortnite дээр жишээ нь өөрчлөлт оруулж ирэх гэхээр угаасаа нөгөө нэг яг үндсэн байдлаа хадгална. Тэгээ өөр яг яаж шинжилэлд оруулж ирэх нь жоохон тодорхойгүй. Тэгээ Dota 2 дээр болохоор ингээ баатрууд нь шинээр нэмэгдээд газрын зураг нь өөрчлөгдөв. Өөр бүр хүний төсөөлж байгаагүй шинжилэлтүүдийг хийгээд тийм зүйлүүд байдаг болохоор бас хүмүүс нэх өөддггүй болов. Хамгийн зүйл нь яг юу вэ гэхээр энэ бол оюун ухааны спорт гэж би бас хувьдаа боддог. Оюун ухаанаа зарцуулж тоглодог тоглоом гэж боддог. Багийн ажиллагаа энд бол асар их одоо тухайны сэтгэмж гарч байгаа байхгүй юу? Тийм болохоор хүмүүс бас тэр чинээгээр илүү сонирхолтой байдаг. Энэ зүйлд ингээ автдаг юм болов гэж боддог. Тэгээ хүмүүс бас маа залуучууд энэ зүйлийг яг спорт гэдэг утгаар нь аюугай тийм сэтгэмжүүдийг гаргаад тоглох илүү үр дүнтэй байх хаа гэж бас залуучуудаа хэлмээр байна. Одоо чи ингээд Dota-гийн талаар одоо хүмүүст ер нь за ингэж тоглоул дээр шүү, ийм тактик хэрэглүүл дээр шүү гэж одоо ер нь хэлэх тийм юмтай бол болцсон байгаа үстэй тий. Одоо энэ олон тоглолтууд харж байгаагийн хувьд. Тий, ер нь бол тоглолт болгон дээр хэлдэг. За залуучуудаа одоо энэ тоглогч бол ингэж тоглолоо, энэ тоглогчийн энэ тоглолтыг ингэж сураад аваарай гэдээ ер нь бол хэлдэг. Энэ газар одоо жишээ нь хар зоолоо ч юм уу. Энэ өстө гоё баартай энэ газар зоох юм бол ийм ашигтай гэдэг ер нь бол яриад явцдаг. Одоо манай Монголын тамирчид гадны тамирчдыг харьцуулахад ямар шүү вэ? Одоо чи яг одоо энэ салбарт нь байдаг хүний хувьд ямар харагдаж байна? Манайхны төвшөнд би асуугаад байна л та. Саяхан бас YG баг хор багийнхан олон улсын том тэмцээнүүдэд оролцлоо. Спортод сонирхогч залуусын үед маш их баяртай үйл явдал тохиолсон. Тэгэд ялангуяа YG-ийн үед олон улсын 2 багийг хожоо гараад ирэхэд бол үнэхээр сэтгэл хөдлөжсэн. Тухайн үед бас би тайлбарлаж ирсэн. Тэгээд залуучуудыг хараад үнэхээр их бахархаж байсан. Гэтэ манай залуучууд угаасаа өөрсдийн бор зүрх хэрэгэл хүчин зүтгэж байгаа энэ спортод. Угаасаа шинээр баг бүрдүүлж байгаа тохиолдол ч гэсэн яг л тийм л байдаг. Ивент тэгж болтохгүй, бэлтгэх байр алдахгүй, маш олон асуудлууд гарч ирдэг. Түрүүн хэлсэн бол энэ зүйл яг үнэхээр том эрсдэл байхгүй юу? Манай залуучуудын уур чадвар бол сайн. Ер нь бол цаашдаа хөгжих боломжтой. Мэргэжлийн энэ олон улсын топ зэрэглэлийн тамирчтай энэ дэцгүйс тоглолтыг үзүүлэх боломжтой. Хамгийн гол чухал зүйл нь энэ бол багийн спорт. Багаараа нэг цогц байж чадахгүй бол юу ч гэсэн үг. Тийм учраас багийн тактик, багийн одоо энэ гэрийн даалгавар гэж ярьдаг
одоо энэ тактик боловсруулалтуудаа маш сайн хийх хэрэгтэй. Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэрний дараагаар л дэлхийд өрсөлдөх болов гэж бодож байна да. Одоо ингээд багийн тамирчин 5 хүн ингээд тоглож штэ тийм ээ. Одоо ингээд нэг тэмцээнд явж хахад тэдний одоо энэ позишн нөгөө байрлал нь үргэлж өөрчлөгдөггүй эсвэл одоо нэг л байрал авсан бол тэрүүн дээрээ дадлагчаад эсвэл бүр тэрүүн дээрээ бүр улан одоо чадваржаад явдаг. Тийм, тоглогчид бол ер нь нэг л байрлал дээрээ байдаг. Олон мэргэжлийн баг тамирчид яг тийм л байдаг. Гэтэ шинэ багт орлоо гэхэд өөрийнхөө байрлалыг солих тохиолдол байдаг. Ер нь бол нэг багт орлоо гэхэд тухайн тамирчин одоо спорт байна уу эсвэл carry байна уу тэрнгүүрээ орсон л бол тэрэн дээр байх хэрэгтэй. Хэрвээ солихоор бол өөр позишн дээр үнэхээр сайн тоглодог байх хэрэгтэй. Ерөнхийдөө тэгээд би харин бас бодоод байдаг байхгүй юу. Манай тамирчид заахад дотооддоо бол тоглож जैन, сайн явж जैन. Гадагшаа гарахын тулд одоо нөгөө давхар бодолтой гэдэг юм уу, хоёр позишн одоо энэ позишн дээр тоглож чаддаг. Бас өөр нэг байрлал дээр нь бас аягүй сайн тоглодог байх хэрэгтэй юм байна да гэд би нөгөө нэг дээр одоо Сискаг бол харьцангуй одоо би бас нэг ойлгоод байгаа юм. Бас нэг энэ ингэчлээ да гэд. Дота бол айгүй хэцүүлдэг ингээд олон ирж исэн жижиг юм гүйлдэл байна. Тэгээд YouTube дээрээс би тэр нэг Дотагийн нэг юуг бараг анхны чатны нэг юуг нь үзсэн. Яг ер нь юу болоод яг яагаад гэдэг ингээд. Тэгэл тэрийг үзээд би бодож ирсэн байхгүй. За манайхан ерөөсөө нэг юмыг дагнаж болохгүй юм байна да. Гадагшаа өөр багуудад орохын тулд бас эн чинь өвшөө давхар бодолтой дахиад өөр нэг юун дээр бас чадвартай байх хэрэгтэй юм байна гэд. Нэгтэйгүр одоо тэр байршлаас гадна нөгөө нэг сонгож авсан баатруудаасаа бас шалтгаалж байна уу? Тэ ер нь одоо тухайн баг өөрсдөө ингээ бэлтгэлийнхаа дагуу сонголтуудыг мэдээж хийн. Тэгээ яг ямар сонголтуудыг хийх үү гэдэг нь тухайн багийн ахлагч, дасгалжуулагчийн ер нь бол өөр ойл үүдэг. Тэгээ сонгож авч өгсөн баатраар нь л маш сайн тоглох хэрэгтэй. Ер нь зөвхөн позишн дээр бол нэг зүйлээрээ дагнаад нэг зүйлээрээ дагнахаа болов гэхэд хамгийн ихтэй юм бол хоёр л үйл зүгээр ах. Тэрнээс цаашаа яах юм бол жоохон хэцүү. Цар мужаа явчихдаг баг тийм. Тэгээ уур чадвар нь баад явчихна. Тэгээ ер нь угаасаа олон улсын тамирчдыг харж байгаа ч гэсэн одоо өөр багаас сэлгэлээ гэхэд яг тухайн рол дээр л тоглодог. Яг тухайн позишн дээр л тоглодог. Тийм л гэдэг юм бол. Тэгэхээр одоо жишээ нь голын замын тоглогч болохоор шийдэж байгаа бол тухайн зам дээр л үнэхээр сайн байх хэрэгтэй. Эсвэл carry ч юм уу. Carry мэд хоёр ер нь бол ойролцоо л доо. Бодох юм бол. За. Одоо чи ингээд өөр тоглоом тоглодог Дотагоос өөр? Дотагоос өөр нэг амар өөр тоглоом бол тоглодог. Apex Legends-ийг сүүл тоглож үзсэн. Гэтэ өөр тоглоом тоглоод байх юм бол нөгөө Dota 2-аа жоохон мууцчих байх. Одоо айгаад ид. За. Хүмүүс бас өөр CS:GO ч юм PUBG тайлбарладаг болооч гэдэг аягүй санал ирүүлдэг. За. Тэр нь бол Dota 2-оос өөр тоглоом тайлбарлана гэж юусаа боддог шүү дээ. За. Одоо манай чамаг анх одоо ингэж тоглож эхэлжсэн үе тийм ээ тэр үе. Одооний энэ манайх одооний энэ өнөөдрийн байгаа төвшин хоёрыг ингээ харьцуулаад үзэх юм бол чамд одоо ямар санагдаж байна? Манай улсын энэ цахим спортын хөгжлийн хувьд нэлээд жоохон том хүрээгээр ярих гад байна л та би. Ер нь бол жоохон удаан байгаа л гэж хэлмээр байна да. Угаасаа нөгөө Dota 1-ээс тоглож ирсэн баг тамирч, шилдэг тамирчид одоо тоглоол байгаа байхгүй юу? Тэгээ уур чадвар нь бас жоохон яг багаараа ажиллаж чадахгүй болоо ш. Тэр уул нь бол айгуу сайн тоглогчд байгаа хэдий ч хоорондоо ерөөсөө нэгдэж чадахгүй. Одоо ер нь бол шинэ залуу гарч ирэх цаг нь болсон. Ер нь 2010 оноос e-спорт Монголд бол хөгжиж эхэлсэн гэж бичигддэм байлээ. Одоо л 9 жил хүрчихсэн байна. Тэгээд яг өнөөдрийн цаг мөчөөс өнгөрсөн жилээс эхлээд e-спорт эрчимтэй хөгжиж байна гэж би бол дүгнэмээр байгаа.
2019 он гараад үнэхээр гой тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлж мэргэжлийн баг тамирчид орлоо. Энэ зүйл рүү ч гэсэн анхаарлаа хандуулах хүмүүс нь ихсээд ирэх бах. Ивент тэтгэгчид олших бах. Predator League бол Монголдо зохион байгуулагдсан. Одоогийн байдлаар бол Dota 2-ын төрлийн хамгийн том тэмцээн. Тий. Acer, Predator, дээрээс нь Space, Love, Next Electronics гэдэг байгууллагууд тун зохион байгуулсан. Энэ байгууллагууд ч гэсэн цаашдаа энэ төрөл рүү орж ирээд энэ зүйлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Бас энэ даашид Mobinet компани манай интернетийг ер нь бол өнгөө дааж өгөхөөр ингээд ажиллаж байгаа Mobinet-тэй баярлалаа гэж хэлээ. Айл интернетийг танаа юуны юу? Тийм гэрээ интернетийг одоо энэ стриминг залуучуудыг дэмжих зорилготойгоор ийм үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа. Тийм үү. Өстө мундаг биш штэ. Тэр одоо ер нь их олон стримерүүд байна да. Сүүлийн үед бүр улам ихсээд байна, тийм ээ? Тий. Дээрээс нь Mobinet ганц дангаараа намайг дэмжихгүй бүх стримүүдийг ер нь бол дэмжинэ. Аха. Тэнд ямар нэгэн критерий байгаа болов тэдэн одоо цаг стрим хийсэн байна гэсэн нэг юм байх бах те бодвол. Ер нь тайлбарлагч нарын мэдээллийг явуулчихсан байгаа. Тэгээд батлагдаа тэгээд бүгднтэй нь уулзаад ярилцсан. Маш том дэмжлэг шүү дээ. Интернетээр дэмжинэ гэдэг бол маш том дэмжлэг. За ерөнхийдөө бол их чихэнд бэлдсэн асуулт ер нь ингээд дуусчихдаг юм а дорхноо дуусчихдаг шүү дээ. Тэгээд дундуур хоёлаа тог нэг тасарлаа. Тэгээд бас ярьлаа. Ер нь ингээд яриад байвал бүр ярих юм ерөөсө барагддаг юм байна цахим спортын хувьд. Тий. Одоо би дөнгөж анх сонирхож уншиж эхэлжсэн нэг ингээд харьцуулаад бодоход одоо манай Монголд ч тэр Америкт ч тэр дэлхийн даяараа өөрөөс айгүй хурдтай маш эрчтэй маш хурдтай хөгжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол манай залуучууд одоо та нар тамирчид тийм ээ одоо геймерүүд, стримерүүд одоо энэ бусад бүх хүмүүс энд бол нэлээд одоо ингэж миний бодлоор бол ингэж цогцоороо ингэж анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд одоо цахим спортын хувьд цахим спортод байдаг бидний хувьд бол яг хуу ярих юм ойлгомжтой тийм ээ. Бодож санаж байгаа юм нь ер нь биенийхээ юу бодож санаж байгааг ойлгодог болж байгаа. Зүгээр одоо энэ гадна талд байгаа цахим спортын одоо спортын бус хүмүүст зориулж юу гэж хэлмээр байна? Ер нь энэ юу гэж бодож байна чиний хувьд? Ер нь бол дэлхийд спортыг хүлээн зөвшөөрчихсөн зүйл. Тэгээ энэ зүйлийг сонирхдаггүй хүмүүс ер нь бол энэ зүйлийг мэдэхгүй болохоор буруу хандлагатай байгаа л гэж боддог. Хамгийн гол нь одоо энэ жишээ нь SBS телевиз энэ спорт руу орж байна л да. Одоо телевизээрээ дамжуулаад зөв зүйлийг хүмүүст хүргэх хэрэгтэй. Бид нар ч гэсэн өөрсдөө их зөв байх хэрэгтэй, эрэг байх хэрэгтэй. Хүмүүст яг яаж хүргэх хэрэгтэй вэ гэхээр энэ зүйл ингээ өдөр шөнөгүй тоглоод байдаг зүйл биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ мэргэжлийн баг тамирчид тусгай зохион байгуулалттай, тусгай цаг нартай тоглодог цаг мөчтөөс гадна хоол ундаа зохицуулна, ямар хоол идэх үү, ямар төрлийн амьд эмүүдийг өөртөө авах уу, ямар биеийн хөдөлгөөнийг хийх үү, спортоор хичээлэх үү гэд бүх зүйл нэм төлөвлөгөөтэй байдаг. Манай ер нь бол зүгээр e-спорт сонирхдаггүй хүмүүс болохоор энэ зүйлийг өдөр шөнөгүй тоглоод байдаг зүйл гэж боддтой юм шиг байна. Энэ бол шал өөр зүйл. Цэвэр менежмент, зохион байгуулалт. Энэ зүйлийг харин зөвөр таниулахын тулд манай одоо энэ e-спортод хувь нэмэр оруулахар шийдсэн телевизүүд маш эрчимтэй гой зүйлсийг хийх хэрэгтэй, зөв контентуудыг бэлдэх хэрэгтэй, тайлбарлагч нар ч гэсэн үзэж байгаа хүмүүстээ маш зөв хандлагыг төрүүлэх хэрэгтэй. Тэнд мэдхгүй хүмүүс бас үзээд эн чинь одоо юу болж ингээл сонирхно. Манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө зөв байх хэрэгтэй. Жишээ нь одоо нэг хүүхдийн утсыг аваад ээж нь миний хүүхд одоо юу үзээд байгаа юм бэ гээл одоо чи манай лайв байлаа гэж бодоход ингээл доор нь ингээл баахан хараалыг уурсдаг тий. Хэрвээ байх юм бол энэ хүүхд ч одоо ийм зүйл үзэж штэ ийм зүйлийг одоо спорт гэж хэлээд яах вэ? Арайч дээ нэрээ гээл. Эцэг эхчүүд хандлага нь угаасаа бүр ингээл нэмэгдээл эхэлнэ штэ. Тийм болохоор бүх хүмүүс
бүх одоо энэ албан байгууллагууд хэрвээ энэ зүйл рүү орох гэж байгаа бол мэдэхгүй хүмүүстэй зөв байдлаар хүргэх хэрэгтэй л гэж хэлмээр байна да. За. За баярлалаа. Одоо миний урилгыг хүлээж аваад ерөнхийдөө чамайг нэлийн хойно нөөсөн би. За нэлийн жоохон аргашин тавья да гэд. Одоо миний хийж байгаа нэг стримүүдтэй хийх ярилцлага бол одоо миний төлөвлөж байгаа прожектуудын нэг нь л дээ. Ерөнхийдөө өвшөө цаашаагаа бол яг уу ийм юмнууд хийгээд явна гэсэн өвшөө бодол бол надад байгаа. Тэрийгээ бас төрүүчээсээ хийгээд бэлтгэлүүдээ хийгээд эхэлсэн байгаа. За тэгэд ер нь бол ярилцлага дуусч байгаа юм шиг байна тий. Ер нь тэгж байна мэдээ. За би тэгвэл сүлэг гэлч. Тэг. Тэглгүй яах вэ? Энэ зүйлийг ер нь бол хийж эхлээд аль хэдийн орог 1 жил болж байгаа юм шиг байна. Яг 3 сарын 14-нд пэйжийг нээж байсан. Тэгээд анх нээснээс хойш үзэж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. За энэ дашинд онцож хэлэх хүмүүс бол мэдээж байгаа. Солонгост амьдарч байгаа баг ах байна. За одоо яг Steam Veded код өгж байгаа Сүхэ гэдэг манай нэг найз маань байна. Тэгээ Mongolia Cyber Game Center-ийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Намайг одоо ингэ тасралтгүй тайлбар хийхэд маш их хөв нэмрийг оруулж байгаа. Дээрээс нь манай шинэхэн хамтрагч болох TJ Sports-ийн хамт олондоо баярлалаа. Гэр бүлийнхэндээ баярлалаа. Mobinet-ийн маркетингийн менежер Бадралтаа баярлалаа. Бадрал ахтаа баярлалаа. Тэгээ бүх хүмүүстээ баярлалаа. Үзэгчид маань надаас гоё зүйлийг хүлээж болно. Би та бүхэндээ үргэлж гоё зүйлсийг хүргэж байх болно гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр сайхан ярьлаа. TJ чинь одоо нөгөө хувцсны юу хийдэг мөн бидтэй тий? Тийм. Одоо яг энийг өсөж байгаа хувцсыг ер нь бол хийж гисэн. Энэ манай лого байгаа. За. Тэднийх чинь бас ер нь нэлээ эртнээс спонсоршип хийж байгаа шүү дээ. Тийм. Энэ бол e-спортод айгүй их хөв нэмэр оруулсан. Тийм. Хамтрах байгууллагууд улам нэмэгдэх байхаа гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Одоо ингээд зөв хандлагатай болгоод харьцангуй нийгмийн хандлага бас харьцангуй өөрчлөгдөд байна л да. Ямар нэг хэмжээгээр мэдээж энэ бол цаг хугацаа бас болно. Цаг авах хэд учраас тэгээд явандаа бол мэдээж улам сайхан болно л гэсэн бас би тийм бодолтой байдгийн. За баярлалаа мэдээ. За баярлалаа. Бүгдээрээ баяртай. За баярлалаа. За.